ард түзөө үзүүлж байна. Зохиолч Жогногийн Бямб сайхан. Номын завсар мартагдсан зураг. Богино өгүүлэлэг. Умгар ажлын өрөөнийх нь нэг талын ханыг эзлэх хэдэн жилийн өмнө цөөхөн хэдэн төгрөгөөр гарыг нь цайлган байж танил мужаанаар хийлгсэн баргал үндэн таарсан гэмээр босоо 3 хэвтээ 6 игнэ болохдуу загвартай номын сангийнхаа өмнөр мангал хайсан номоо олох гэж хагас цаг эргэлдэв. Дунд ангид байхасаа л цуглуулж өдгөө 1001 ширхэг номтой. Тэр жил бүрийн намар номоо тоолдог зуршилтай. Номын сангаа тэрээр сүүлийн 2 жил нэг ч шинэ номоор сэлбээгүй илээ. Ном унших сонирхолгүй болчихсондоо ч бус. Түүнийхээр худалдаж аваад уншчихмаар амттай ном байхгүй байгаад учир бий гэж өөрийгөө өмөрөх. Амттай ном гэдэг нь уншсны дараа 7 хоног зүүдлэгддэг. Тийм ном ажээ. Сар зүүдлэгдвэл төгс ном нь тэргэн. Уг нь эхний игнэнд гадаад, хоёр дахьад хуучин, гурав дахьт нь шин номууд. Тэгээд бүр тавцан болгон дээр төрөл зүйлээр нь ангилан өрсөн хайхад хэлбэр байтал олж ядаад сүүлдээ цугалдаж эхэлжээ. Хэдхэн хоногийн өмнө сөхөж хараад яагаад авсан дор нь уншаагүй юм болоо гэж гайхшран байснаа хэдэн хуудас гүйлгэж харсан. Тэгээд байранд нь буцаан тавьж байсан нь санагдаад өөр болдоггүй. Цугалтгаараа тэрээр өөрөө ч мэдлгүй толгоогоо салаавчилчихдаг зантай. Яг тэгж салаавчилчаад номын сангийнхаа өмнөр холгосноо гартаа таарлцсан нэг номыг сугалтал ойрын 20-од жил сөхөөгүй. Морь унсан толгойгүй хүн хэмээх ном таарсанд унтууцсан арайчтэй гэж бовтнаад өрөөстэй ном руу хараа бэлчээх зураа зөнгөөрөө хуудсыг шажигнтал эргүүлвэл тоос бужигнаж он цагт элэгдсэн цаасны дарагдмал үнэр хамар эргэнүүлэхэд писхийтэл найтайлаа. Алгаараа ам хамраа таглан дахин найтайвал тэр ирчээр нөгөө гартаа барьсан дэлгээтэй ном нь сэгсрэгдэн хуудсны завсраас нэгэн цаас унав. Тэрээр номоо тавиур дээр тавиад газар хэвтэх дэвтрийн тал цаасыг авлаа. Цаасны нэг талд балын харандаагаар Нямбайлан зурсан зургийг хармагцаа мангал давхин цочжээ. Зургийн доор 2000 оны 9-р сарын 22-нд гих он сар өдөр тодоос тод дурайхажээ. Түүний толгойд мартахын аргагүй хэрнээ гайхалтай нь ор тас мартагдсан 20 гаруй жилийн тэртех үйл явдал бүр түүрхэн зурс хийхэд айдсан хурч үл мэдэг чичрэгнэлээ. Тэгэхэд мангал 13 настай байлаа. Хотынхон 9 сар дөрвөлжин Чехтэй хананд хашигдсны эцэст сая нэг зуны дэлгэр цагаар цусландаа гарцгааж нар салхины бараа хараад байсан үе. Нарлаг тэр өдөр уламжлал ёсоор хөвгүүд ойролцоох голын ирэг дээр бөмбөг өшгөлцгөөж байлаа. Дөрөв талцсан тоглох хөвгүүдийн манайх ялсан, танаах ялагдсан, үгүй ялаагүй, танаах булхайдсан гихтүү хадаж бие биеийнхээ шарыг малтна. Тэгтэл үеийнхнээсээ бээрхүү жаал хожигдож яваадаа шарлахаж "Мэ, ингээд хожоорой" гэж хашхираад гар дах бөмбөгөө хөмхий зууж байгаад цөлж орхив. Бөмбөг агаарт эргэлдэн нисцээр хүүхдүүдийн толгой дээгүүр даван голын цүнхэл рүү унжээ. Хүүхдүүд ам амдаа "Яаж байгаа юм бэ? Гол руу унгааснараа бөмбөг авч өг" гэж шуугилдахад нөгөө хүү "Хогчин заа юу" гэж хорсолтоогоор хашхираад "Манайхаа явцгаая" гэд гүйхэд 4-5 жаал түүний хойноос чавхадлаа. Голын ирэг дээр 3 хүүхэн тэдний араас харсаар хоцров. Эрэг дээрх ус руу орохыг хориглон аюултай гэсэн самбарлуу мангал нүд гүйлгэснээ голын тэхий дунд дороо эргэлдэх бөмбөглүүгээ харж "Уг нь жинхэнэ хөл бөмбөгийн бөмбөг юмсан" гэж үнэн голоосаа харамслаа. Тэнд эргүүлэхдээ цүнхэл байдгийг тэд мэдэх агаад хэдэн жилийн өмнө нэг жаал живж өгсөн тул голын тэрхэн хэсэгт хоёр талд нь тороор хашаад анхааруулах самбар зоожээ. Тэр хүү үеийнхэн дундаа л загас шиг сайн шумбдаг байсан ч тэр цүнхэл рүү ороод гарч ирээгүй юмдаг. Аврагч нараа цогцыг бүтэн 2 өдөр хайсны эцэст
олж цүнхээлээс гаргахад хүүхдүүд ихгүй юм байна гэдгийг мэдээд тийшээ зүглэхээс айх болжээ. Жаалуудын нэг нь бид хоёр бөмбөг рүү чулуу шидий. Чи голын гүйхийн хэсэгт очиод зогсож байна. Урсаад ирэхээр нь тосоод ав гэж санал гаргав. Мангал гол руу харвал ус ууртайгаар эргээ алгадаж хөөс сахруулан эргэлцээр урсах ажээ. 7 хоногийн өмнө орсон Аадар борооноор гол үерлээд одоо татраад байгаа нь энэ үлээ. Өөрийнх нь бөмбөг тул аргагүй мангал өмдөө гуяа давталж хуугаад гол руу орвол бүлээн ус өвдгөөр нь татжээ. Тэрээр ус руу хараад толгой нь эргэхэд цааш явж төвдлгүй эрэхтэй ойр зогсоод айж буйгаа мэддэхгүй хичээн аль болох чанга дуугаар би энэ зогсож байя. Та хоёр чулуугаа шид гэж хашгирлаа. Хөвгүүд бөмбөг рүү чулуу шидэж гарав. Огт онохгүй. Нэг бол давчхаад нөгөө бол наан хажууд нь шолхийн унах ажээ. Тэгж байтал нэг чулуу бөмбөгийг оноход хөвгүүд дэвхцэж уухайлан ориллоо. Бөмбөг дороо хүчтэй хэд эргэлцснээ алгуурхан урсгал даган хөвгөд мангал хөөрсөндөө ус өсчүүлэн голын гүн рүү түргэн алхаснаа гэнэт шуусан өмднийг нь ус норхоход сая сэхэ оров. Хэдий ширүүн биш ч хээлэн бидэртэх урсгалд цохигдсон унчихгүй хичээн хөндлөн зогслоо. Дээрээс урсгал даган хөвөх бөмбөг өөрөөс нь 2 алхмын алсуур өнгөрч болохыг айдсан хөвгүүн өмнөөс нь дөхөн дахин нэг алхтал ус бүслэхийгээр нь таджээ. Гараа сунгуул бөмбөг хурууных нь өндгөнд хүрэн алдаад өнгөрчхөв. Барьж авахаар бошуухан хойноос нь алхтал хөлнөхий газар гიშгээд эгшин зуур ус руу пүлхийн унлаа. Яах хийхэн зургуу ам хамраараа ус залгиад нүд нь харанхуйлж амьсгал нь боогдоход хараа эндэ гараараа ус самардвал толгой нь усны мандал дээр шоволзов. Тэрээр туслаарай гэж амжиж орилоод эргэн далд ороход ингээд өгтөг байжээ гэж бодсонсон. Усны ёроол руу мангал алгуурхан живж нүднийх нь өмнө тэнгэр хөв хөнгөөр тунраад алтан нар яг л дуграг зоос шиг үзэгдвэ. Гэнэт хөх тэнгэр нар долгионтож морилцаад нэгэн хүний уруулаа жимиж нүдээ жартаас нь цайвар царай тодорсноо хормын зуур түүнийг дээш нь сарвалзах гараас татан усны мандал дээр гаргаад ирэв. Тэр хахад цацаар эрэг ууд ухаан зулггүй самардаад сая нэг хөлд нь хатуу зүйл мэдрэгдэхэд тулж зогсвол ус ташааг нь цохон долгисож байлаа. Уйлах гингэнхийн завсар хүү бөмбөгөнтөл чичирсээр эрэг дээр гарч ирвэл нөгөө хоёр жаал бараа туруугүй алга болоод харин бөмбөг нь тэртээ цаана урсаж явлаа. Мангал өвдгөө тээврэн хэсэг сууснаа гэнэт өөрийг нь уснаас татсан нөгөө хэрийг санаад ийш тийшээ харвал ойр хавьд хүний бараа үзэгдсэнгүй. Харин нөгөө хоёр жаалын хамт эцэг нь гүйсээр ирж яваа харагдахад гоморхож тунирхсандаа цөрхөртөл уйлжхав. Эцэгтээ намайг нэг ах уснаас татаж гаргасан гэж хэлээд тэр эрийн царайг дүрслэх гээд даанч чадаагүй илээ. Өвхөлтэй нүүр тулсан энэ явдлаас жил гаруй хойно түүнтэй нэгэн жигтэй учрал тохиолджээ. Өдөр шин тэнцсэн тэр өдөр тэнгэр бүүдийгээд турлайхын сүрэг бөөнөрөө нисэлдэж дотор жихүүцэм гуайхчаад хүмүүсийн сэтгэлч дагаж дэрвээд тавгүйцэн байв. Мангал сургуулаа тараад харихаар яарч явлаа. Машин зам хөндлөн гарахаар гарцан дээр ногоон гэрэл хүлээж зогсохдоо гэнэт өөрийнхөө сүүдрийг хараад хэртгийн цочжээ. Түүний сүүдрийн хажууд өөрөөс нь 2 дахин урт хүний сүүдэр байлаа. 7 хоногийн өмнө биеийн тамирын хичээл дээр өндрөө үсгэд 150 см байснаа хөөгүүн санаж дэрэгдэн ер бусын гозон хүн зогсож байх нь гэж тааварлаад хартал түүнээс ялимгүй өндөр махлаг эрийг үзв. Хүү мэл гайхжээ. Тэгтэлч ногоон гэрэл аслаа. Мөнөөх пагдгар ир зам гарахаар алхахад араас нь хүү дааглаа. Гэнэт гараас нь хэн нэгэн чангаах шиг болоход хүү зог тусан эргэж харснаа царайг нь санах гээд чадахгүй байсан нөгөө хэр хэдэн алхмын цаана инээмсэглэн зогсож байхыг арай гэж танив. Хүү юу ч бодолгүй хариу инээмсгэлтэл тэрхэн хоромд чахрах дууг хадаад харахын завдалгүй нэгэн машин гялсхийн урд нь алхаж явсан эрийг төсхийтэл хамж аваад өөрийн шүргчиг шахан салхи татуулсаар одов.
Хүмүүсийн орлон хадаж машины хамар даван агаарт эргэлдэх залуу замын хашлаг дэрлэн педхийтэл унлаа. Машин хурдаас хаалгүй тэрчгтээ давхснаа нэг эвгүйхэн далбилзаад хашлаг дээгүүр харааж гэрлийн шон мөргөн зогсжээ. Голын уснаа уйлах гингэнхийн завсар бөмбөгөнтөл чичрэн байсан тэр мэдрэмж түүнийг дахин эзэмдэхэд мангал арай гэж хөлөөж ирэн хойш алхам ухарлаа. Эргэж харвал нөгөө залуу өмнгийн адил бараагүй яг л сүнш шиг ор мөргүй арилжээ. Тэрээр гэртээ ирмэгцээ харандаа цаас шүүрч аваад нөгөөх залууг нүдэндээ төсөөлж байгаад зурж гарлаа. Царай нь бүдэг бадаг харагдаж байснаас өмссөн хувцс нь ёор толгойд бууж өгсөнгүй. Хувцас гэхээр зүйлгүй зүгээр л цав цагаан манан дундаас царай нь тодорч үзэгдсэн шиг санагдаад байв. 20 удаа додомдож байж сая нэг зурсан залуугийн царай түүний харсантай төстэй болоход удаан гихчин ширтэв. Нэг л танил дулаахан мэдрэмж төрх ажээ. Тэгээд л тэр зургийг ширээн дээр хэвтгэхэд өчигдөр орой уншиж дуусгасан номын завсар хийж орхисон билээ. Цагийн аясаар энэ явдлууд мартагдаж нөгөөх залуугийн царайч бүдгэрсээр анх үзэгдсэн тэрхүү манандаа уусан санагтгаач болжээ. Хаяа нэг Ослоос золоор амьд үлдсэн хэн нэгний тухай яриа гарахад өөрт нь тохиолдсон жигтэй хоёр явдал зурс хийдэгч төдөлгүй эргээд мартчихдаг болсон билээ. Мангал зураг руу харж өвчж болох байсан Ослоос ер бусын гэмээр мултарсан тэрхүү азтай хоёр тохиолдлоо шүүр салдан санаад амийг нь аварсан эрийн нүдэнд дулаахан зургийг барьсаар толны өмнө очлоо. Гарт нь байх зураг дээрх залуу толны цаанаас өөрлөө мэлрэн ширтэх ажээ. 20 гаруй жилийн тэртээ өөрийнхөө энэ царайг харж байгаад зурчихсан юм шиг усны дусал мэт адилхан байлаа. Тэгээд тол руу харж байгаад хэн намайг аварсан юм бэ гэж асуулаа. Толгойд нь би ирээдүгээс ирсэн гэж үү? Яах гэж өөрийгөө аварсан юм бол? Ямар утга учиртай юм бэ гэсэн түмэн асуулт ар араасаа ундарч хариултыг нь олж эс чадаад сэтгэлээр унав. Толин дойх өөрийнхөө шаналнд царайг мангал өрөвдөж санаа алдах мөчтөө магадгүй тэр би миний зүн совн байсан юм болов гэж боджээ. Тэгснээ дахиад л толин дэх хүнээс ингэхэд зүн совн гэж юу юм бэ гэж асууснаа хормын хойно хүний оршихуйн ёр бэлэг гэж бовтнов. Хайсан номоо яг нүднийх нь өмнө байхыг олж хараад үе хваа гэж амандаа шивнэв. Хамрынх нь өмнө ил байсан номыг хайж яваад тэр зургийг олж бүр цаашлаад олон жилийн өмнөх дурсан чинь цөгөөгдөж эцэст нь тайлж чадшгүй түмэн асуултаа учирсан билээ. Тэрээр нурууга бүхтийлгөөд өнөөдрийн энэ явдлаас авцалдаа учир шалтгаан хайж хідэн хором ямарч үр дүнгүй шаналв. Тэгтэл тархиных нь мухарт тодорхойлоод хэлэхэд хэцүү үл баригдам зүйл сэрдэс хийлээ. Мартагдсан зүүн совин нь өчүүхэн төдий сэрүүлдэж амилж байгаа нь тэр ажээ. Тавиур дээр хэвтэх ном руу харснаа унших ёстой байсан бол аль хэдийн уншчихал байсан гэж мангал бовтнаад толгойд нь манас манс хийх тэр зүйлийг шүүрээд авчих санаатай нүдэн анин бие анлаа. 2020 оны 10 сарын 29 Шовдор номоос авав.